Чухал уулзалт илтгэл өөрийгөө хамгийн сайнараа илэрхийлэх хэрэгтэй. Тийм үеүүдэд айдас, түгшүүр, эргэлзээ төрвөл энэ анкер техникийг хэрэглээрэй. Тулаанд ялахын тулд эхлээд толгой дотроо ялалт байгуулах хэрэгтэй гэсэн үг байдаг. Хүмүүс таны үгнээс өмнө таны энергийг мэдэрдэг. Та өрөөнд орж ирэхдээ л хүмүүс таны өөртөө итгэх итгэл, айдас, эргэлзээг шууд мэдэрдэг. Тийм болохоор таны энерги чухал. Тухайн үед өөрийнхөө талаар ямар мэдрэмжтэй байгаа чинь маш чухал. За одоо хамтдаа энэ техникийг туршаад үзье. Нүдэн ханаад гүнзгий амьсгал аваарай. Амьсгалаа чөлөөтэй гарга. Одоо биеийнхээ амьсгалын хэмнэлийг зөвшөөр. Одоо сандалтан таныг хэрхэн туршиж байгааг мэдэр. Үрийн дотоод мэдрэмжээ анзаар. Та яагаад энд байгаагаа? Ямар нэг зүйл таныг зовоож байна уу? Эсвэл тав тухтай байна уу гэдгийг анзаар. Одоо амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг санаарай. Магадгүй хамгийн том төслөө амжилттай хэрэгжүүлсэн өдөр байж болно. Тэтгэлэгт тэнцсэн имэйлээ хүлээн авсан мөч. Эсвэл хүүхдээ үлгээдэн авсан мөч. Эсвэл хайртай хүнтэйгээ учирсан өдөр байж болно. Тэр мөчийн баяр баясгалан өөртөө итгэлтэй мэдрэмжийг дахин мэдэр. Тэр үед та юу харж байсан? Ямар бодол төрж байсан? Юу мэдэрч байснаа сана. Одоо тэр хүчтэй мэдрэмжийг яг энэ мөчөд авчир. Гараа цээжин дээрээ тавиад өөртөө ингэж хэл. Би чадна. Би хамгийн шилтгэн. Бүх зүйл сайхан болно. Одоо таны тарих айдсыг биш өмнөх ялалтаа санаж эхэлнэ. Яг энэ мөчөөс эхлэн таны энерги өөртөө итгэх итгэл бүхэлдээ шинжлэгдэх болно.